Сайн байцгаана үзэгчтэй. Солонгон нэвтрүүлгийн анхны дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгээр манай сургуульд болон хүүхдүүдний бүрийн хөгжил болон Доронтын болортэл болон авьяаслаг сурагчид зэрэг болонгуудаар та бүхэн олон сонирхолтой мэдээллийг хүлээн авч үзнэ. Манай сургууль болонгийн анхны дугаарын зочноор Монгол улсын Хошоо Баатар, маршал Хорлогын Чоо Басангийн нэрэмжит улсын тэргүүний 5 дугаар сургуулийн захирал Монгол улсын тэргүүлэх багш Болормаг өрн оролцуулж байна. Сайн байна уу? Бид нар Солонгон студийн хөтөлбөр маань одоо анхны дугаарын зочноор таныг урьж оролцуулаад байгаамаа. За баярлалаа. Ингээд анхны нэвтрүүлгээр манай хөтлөгчийн дугуулангийн сурагчид маань бас захирлыгаа урьж оролцуулж байгаад их баяртай байна. Одоо та хүүхдийн сурах орчны талаар та нэлээдгүй олон зүйлийг хийсэн. Эдгээр ажлуудаас товчхон дуртал. За манай сургууль 1980 онд байгуулагдсан. За энэ 15-аас 16 оны хичээлийн жилд 102 багш ажиллагчтай мөн одоо 1600 сурагчтай хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. За хүүхдийн нэвтрүүлгийн Солонгон студ нь Хэрлэн сумын засаг дарга мөнгөтрийн санаачлагаар тус сургуулиуд дээр байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулаад анхны дугаараа одоо өнөөдөр гаргаж байна, тийм ээ. Ер нь одоо хүүхэд нэг бүрийн хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагааг бол одоо манай засгийн газраас болон орон нутгийн төр захиргааны байгууллагуудаас олон сайхан ажлуудыг одоо явуулж байна. За ер нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд хамгийн гол хүчин зүйл юу вэ гэхээр би бас боддгийн миний бодлоор хүүхдийн тийм сурч хөгжих таатай орчныг сайхан бүрдүүлэх хэрэгтэй юм байна гэж. Ингээ манай хамт олон бол одоо сүүлийн жилүүдэд бас сурах таатай орчин бүрдүүлэх төр нэлээдгүй зүйлийг хийлээ. Үүнээс бас товчхон дурдах юм бол 2013 онд бид нар 42 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сургуулийнхаа дотоод цэцлийг хийсэн байгаа. Мөн 2014 онд 330 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бид нар одоо сургуулийн дотоод сантехникийн засвар мөн нойлын өрөөнүүдэд бүгдийг шинчилсэн. Тэгээд одоо дотоод урсгал засварыг бүрэн гүйцэд хийсэн. Анги кабинетуудын хаалгыг одоо шинээр сольсон байгаа. Мөн одоо гадна бид нар одоо сургуулийнхаа гаднах одоо цонхнуудыг бол бүгдийг нь одоо вакуумжуулсан, вакуум цонхтой болгосон. Мөн одоо хүндэтгэлийн тийм гоё таацтай болсон гадаана. Тэгээд урлаг заалаа бол бид нар бас цонхыг өндөрсгөж, шалын шахаж, одоо сурагчдынхаа бас хөгжих одоо тэр том талбайг бол одоо бас сайхан засаж янзлсан байгаа. Гэх мэтчлэн манайх одоо хамт олон бол олон сайхан ажлуудыг хийсэн. За үүний үр дүнд бас манай хүүхдүүдийн амжилт дахиж багш ажилчдын маань бас урам зориг тийм ээ ажилдаа бас ажиллах урам зориг сэргэж бас сайхан одоо амжилттай ажиллаж байгаа. Мөн одоо бид нар 6 ангид одоо шин ширээ сандалтай болгосон. Мөн сургалтын техник хэрэглэгдэхүүнүүдийг бид нар бас шинчилсэн байгаа. За засаг төрөөс минь бас бүх багш нарыг компьютертай болгосон. Тэгээ энэ нь бол одоо бас багш нар ажлын байрандаа хөгжих бас таатай нөхцөлийг бүрдүүлж чадчихээн. За мөн одоо гаднах орчноо бид нар одоо бас явган хүний замтай болголоо. Сандал, ногоон орчин бий болгох, байгалийн натурал хашаатай болгох одоо энэ олон зүйлийг ажлуудыг бас хийсэн. Өшөө цаашдаа одоо бас бидний төлөвлөлттэй бас одоо орчноо сайжруулах тал дээр бас нэлээдгүй зүйлийг хийнэ. Бас энэ жил оноо боловсролын чанарын шинжилэл, боловсролын шинжилгээ хүрээнд цөм хөтөлбөр бол хэрэгжиж байгаа. За энэ одоо хөтөлбөртэй бас уялдуулан бид нар бас одоо олон одоо зүйлүүдийг багш нартайгаа, сурагчдтайгаа, эцэг эхчүүдтэйгээ хамтарч хийх одоо төлөвлөлтөд ажиллаж байна. За энэ одоо сайхан таатай орчныг бүрдүүлэх энэ одоо ахиц амжилттай явхад бол гол нөлөөж байгаа зүйл бол манай эцэг эхчүүдийн дэмжлэг их сайн байдаг. Мөн одоо сурагчид багш нарын маань хамтын одоо сайхан эвсэг хамтын үйл ажиллагаатай бас холбоотой. Мөн одоо орон нутгийн удирдлагууд маань мөн орон нутгийн төр захиргааны байгууллагууд маань бас бидний боловсролын ажлыг дэмждэгт бас байгаамаа. Бас одоо саяхан одоо манай боловсролын байгууллага бол энэ жил одоо ажлаараа бол боловсролын салбар маань улсад 1-р байранд орсон байгаа. Үүнд одоо бид нар маш их баяртай байгаа. Энэ одоо 1-р байранд ороход бас одоо манай
Дорнот аймгийн боловсролын байгууллагын бүх одоо ажилтан ажиллагчид, хүүхэд багчууд, эцэг эхчүүд, иргэд олон нийт маань одоо бас боловсролын талаар олон ажлуудыг хамтарч хийсний бас үр дүн бахаа гэж бодож байгаа. Ингээд манай нэвтрүүлгийн анхны дугаарт оролцсон танд маш их баярлалаа. Таны цаашдын ажил өст өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. За баярлалаа хүүхдүүдээ. Энэ манай одоо хүүхдийн нэвтрүүлгийн дугуулангийн сурагчдаа олон сайхан нэвтрүүлгүүдийг хийж Дорнот аймгийнхаа хүүхэд багчуудад тийм ээ олон сайхан нэвтрүүлгээр бэлэг барихыг бас хүсэн өрөөё. Та бүхэнд амжилт хүсье. Энэхүү булангаар Дорнотын болор теленоноос мэдээлэл бэлтгэн хүүхдүүд та бүхэндээ цувралаар хүргэх болно. Өнөөдрийн дугаараар Монгол Улсын Хошой Баатар маршал Хорлоогийн чой болсонгийн талаарх мэдээллийг та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. Чой болсон нь Сэцэн хаан аймгийн Ачит вангийн хошуу. Одоогийн чой болсон суманд төрсөн. Бага наснда Самбэ Сүхтамын хийдэж хавлан сууж байгаад 1912 онд нийслэл хүрээ рүү оргон очиж ачаа бараа зөөх зэрэг ажил хийхийн хамт автономит Монголын анхны сургуульд суралцжээ. Чой болсон нь бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хүч чармайлт гаргаж, гавьяа байгуулсан боловч удирдлагыг өөрийн гарт авч хэд дахиж шүтүүлсэний улмаас түүний толгойлж байсан дотоод яам, хууль ёсыг завхруулж, хувьсгалын эсрэгүү гадаадын тагнуул гэдэг нэрээр олон хүний хэл сэрэгт хэлмэгдүүлэн, түүх соёлын үнэт дурсгалыг устгуулж, ноцтой завхрал гаргасан. Гэвч түүнийг Монгол улсын тусгаар тогтнолыг хамгаалахын төлөө тууштай тэмцсэн, төрийн гарамгай зүтгэлтэн гэж зүй ёсоор үнэлдэг. Тэрбээр Москва дэмжлүүлж аваад 1952 тэндээ нас оржээ. Ардын хувьсгалын ойн баяр наадмын сурын харваанд оролцож байсан ба 19 жилийн агаар шигшээ харваанд дөрвөлж 23 жилийн агаар 3 дугаар байранд орж байжээ. Маршал Хорлоогийн чой болсонгийн Монгол улсын тусгаар тогтнолын төлөө төр засаг ард түмнийхээ өмнө байгуулсан гавьяа гүнэлж, эгийн дурсгалыг нь мөнхжүүлж, Дорнот аймгийн төв болон нэг сумын түүний нэрээр нэрлэгдэн Монгол улсын их сургууль, нийслэлийн 10 жилийн 1-р сургууль, зэвсэг түвчин, хөлийн цэргийн олон анги, суманг түүний нэрэмжит болгон хөшөө дурсгалыг нь босгожээ. Нэвтрүүлэгт маань 2015-аас 2016 оны хичээлийн жилийн тэргүүний анги Инх туяа агштай 3 ангийн хамт олон оролцож байна. Инх туяа агшийн хувьд хүүхдийн бүтээлжүүлэхийн явцад хөгжүүлэх шинэ туршлагыг нэвтрүүлсэн байна. Энэхүү туршлагын талаар багш ийхүү ярьж байна. Энэ хичээлийн жилд хүүхднэрөө хөгжүүлэх ажлын хүрээнд ангидаа болон хичээл дээр одоо сайн туршлага хэрэгжүүлж ажиллаж байгаа. За энэ минь одоо яах юм бэ гэхээр хүүхэд бүтээлжүүлэхийн явцад одоо дуурайн зохиох чадрыг хөгжүүлэх гэсэн ийм одоо санаа юутай. За тэгэхээр хүүхдүүд эхлээд долоодод дүрсээрээ амтан бүтээсэн амтандаа зориулсан шүлэг бичнэ. Дараа нь зохиосон одоо шүлгээ бусдаа одоо уран тоод уншиж өгнө. Мөн одоо тэр бүтээсэн амтнаа өрөбөх шоогоор эвлүүлж одоо энэ хичээлийн жилд бүх хүүхэд одоо 100% суралцж чадж байгаа. За хүүхэд нэг бүрийг хөгжүүлж байгаа энэ хүсралтын давуу талыг та юу гэж дүгнэх вэ? За энэ миний одоо хэрэгжилж байгаа туршлага болоод яах вэ гэхээр хүүхэд бүгд хичээлийнхаа явцад одоо хөгжиж байгаа нь илүү давуу. За яагаад гэвэл хүүхэд өөрийнхөө бичих чадварыг хөгжүүлж чинь, мөн одоо сэтгэн бодох чадварыг хөгжүүлж чинь, бүгдээрээ массаараа одоо 100% эвлүүлж бүтээж чадж байгаагаараа энэ одоо хэрэгжүүлж байгаа зүйл маань илүү давуу талтай гэж бодож байгаа. Манай нэвтрүүлэгт оролцсон танд маш их баярлалаа. Таны цаашдын ажил үйлс өндрөөс өндөр амжилтыг хүсье. Манай ангийг одоо нэвтрүүлэгтээ өрн оролцож байгаа Солонго студийн хамт олонд цаашдынхны ажил тушаа улам их амжилт хүсэж маш олон одоо сайхан хүүхдийн нэвтрүүлгийг хийгээрэй гэж хүсэн ярьж байна. Сайн байна уу? Би улсын тэргүүний маршал Хорлоогийн чой болсонгийн нэрмжид улсын тэргүүний 5 дугаар сургуулийн 3 ангийн сурагч мөнх хөргөл байна. Манай анги 36 сурагчтай. Бид нар хүүхэд нэг бүрийн хөгжлийн хүрээнд 7 дугаар 10 амтан бүтээх чадвартай болсон. Мөн түүндэд зориулсан шүлэг зохиох чадвартай болсон. Тэгээ могоо шоогоор тэр амтнуудаа хийх 100% чадвартай болсон. Сайн байна уу? Би маршал Хорлоогийн чой болсонгийн нэрмжид улсын тэргүүний 5 дугаар сургуулийн 3 ангийн сурагч хүслэн байна. Манай ангийнхан хүүхэд нэг бүрийн хөгжил 70 дугаар нэг бүрт нь шүлэг зохиол сурсан байгаа. Бөөр хийх өөрхөн турайтай, бүлтгэр 2 нүдтэй, сагсгар сайхан үсээ, сүлжээд бодог, шонтгор хөөрхөн хамартай, шороон дээр хөвтөх дуртай, идэх дуртай хоолно.
Эдэмхий миний унаг. Цагаан эрийн төстэй цаг гүргэлж заграгладаг. Цагаан эрийн могоноос цааштай болгоомжлороо хүүхдүүдээ бүрэнхий хар хушуудтай дэлдэн хоёр чигтээ дэрсэн дунд амьдардаг сагсар жижиг сүлтэй. Би өөрийнхөө рубик шоогоор морь гэдэг шүлгээ уншаа. Миний хурдан морь магнай халтурцтэй мянган хөлгүүдийн дунд намайг хараа таньдаг. Ийхоо янзгаасаар их хурдан давтаг хүрэн хар үстэй хөөрхөн миний морьтой. Авьяаслаг сурагчид болонд 5 дугаар сургуулийн цахилгаан хөгжим ритм хамтлаг оролцож байна. Ингээд авьяаслаг сурагчдынхаа тоглолтыг хүлээн авч үзье. Манай өнөөдрийн нэвтрүүлгийг энэ төрөйд өндөрлөж байна. Дараагийн дугаараараа дахин уулзцгаая. Түр баяртай үзэгчдээ.